Сайн байцгаана уу? Та бүхэний өдрийн мэнд. Акира байна. Өнөөдөр бид үнэхээр сонирхолтой тулааны талаар ярилцах гэж байна. Хоёр домогт дүр. Solo Leveling-ийн Son Jinwoo ба Omniscient Raiders Waypoint-ийн Kim Dong-ja. Хэрвээ энэ хоёр хоорондоо тололдох байсан бол хэн ялах байсан бол? Хүч, ухаан, стратеги бүгдийн дэлгэрэнгүй харьцуулж үзчихье. Анхааруулга. Энэ бичлэг Solo Leveling болон Omniscient Raiders Waypoint бүтээлүүдийн маш их спойлер буюу чухал үйл явдлын мэдээлэл орсон байна. Тиймээс хэрвээ та эдгээр зохиолыг бүрэн уншаагүй эсвэл үзээгүй бол үргэлжлүүл үзэхдээ болгоомжтой байгаарай. Хэрвээ та бэлэн бол одоо хамтдаа энэ хоёр гайхалтай дүрийн хүчийг харьцуулж хэрвээ толдох байсан бол хэн ялах байсан тухай төсөөлөлд давтцгаая. Эхлээд Son Jinwoог танилцуулъя. Тэр бол Solo Leveling ертөнцийн хамгийн өчирхэг дүр. Анхандаа хамгийн сул дорой ангилалд байсан ч систем нэртэй ноцлог хүчнээ тусламжтайгаар айжмаар хамгийн өчирхэг болж чадсан. Түүний гол чадвар бол сүүдрийн цэрэг. Тэр дайснуудаа алаад дараа нь тэдний сүүдрийг амьлуулж өөрийн аримд илсэлдэг. Тэрээр хэдэн мянган сүүдрийн дайчдтай бөгөөд тэдгээр нь тулаанд өөрсдөө оюун ухаантай амьд юм шиг тулддаг. Түүний армийн томоохон гишүүд болох Игрис, Беро, Биллион зэрэг нь дангаараач аимшигтай хүчтэй. Son Jinwoo нь бас өөрөө супер хурдтай, агуу биеийн хүчтэй, бараг үгшгүй чадвартай. Тэр бүх зөрчилдөөнийг дан ганцаараа шийдэж чаддаг болтлоо өгцөө. Түүний хамгийн том давуу тал бол сэтгэлийн хат, зориг, зогсолтгүй хүчрэгжих хүсэл юм. Одоо харин Kim Dong-жааг танилцуулъя. Тэр Omniscient Raiders Waypoint-ийн гол баатар. Ингээ ажилтан байсан ч дэлхийн сүрэг агшинд цор ганцаараа дэлхийн сүрлийг зохиолыг уншиж дуусгасан хүн. Тэр өөрийгөө болон найзуудаа аврахын тулд дөрөвт хан гих сэтгэл зүйн хамгаалалттай болсон. Энэ дөрөвт хан түүнд бусдын зэд товтлогоог ухаан санаандаа нэвтрүүлэхгүй байх, зохиолыг гаднаас ажиглах, удирдах чадвар өгдөг. Kim Dong-ja бол физикийн хувьд хүчтэй биш. Харин тэр стори буюу түүхийн механикийг удирддаг. Тэр бол зохиолын дүрмийг өөрчилж, амьд оршин тогтнолд нөлөөлж чаддаг хүн. Тэр бас Omniscient Raiders Waypoint буюу ирээдүйн олон хувилбарыг зэрэг унших чадвартай. Өөрөөр хэлбэл 1000 гаруй ирээдүйн хувилбарыг секундэд харж ямар замаар ялалт байгуулахыг тооцоолж чадна. Тулааны эхлэл. Тулаан эхлэхэд Son Jinwoo тэр даруйдаа өөрийн сүүдрийн армийг дайжлана. Ингээд Kim Dong-ja руу хэдэн мянган сүүдрийн дайчид дайрна. Гэтэ Kim Dong-ja шууд дөрөвт ханыг ашиглана. Тэр сэтгэл зүйн довтлогоог тесрэрлэж ухрахгүй. Сүүдрийн армийн дайралтыг тэр эрч хүчтэй хүлээн авч ирээдүйг харж аль замыг сонгохоо мэдж байгаа. Son Jinwoo өөрөө тулаанд оролцсон. Тэр Kim Dong-jaаг агшин зурд хүрэх гэж оролдох боловч Kim Dong-ja Omniscient Raiders Waypoint ашиглаж өнөөдрийн бүх боломжит ирээдүг харж байгаа. Kim Dong-ja хамгийн аюулгүй хөлбөрийг сонгоно. Тэр Story Manipulation ашиглаж түүхийг өөрчлөх оролдлого хийж эхэлнэ. Жишээ нь энэ тулаан Son Jinwoo-г ялтаар төгснө гэсэн зохиол байхгүй байсан гэх мэт. Тиймээс Son Jinwoo хичнээн хүчрэхэг байсан ч зохиолын хувьд өөрөө ирэхгүй доош татагдаж эхэлнэ. Сүүлчийн шатанд Son Jinwoo бүх хүчээ дайчилж Ultimate Shadow Monarch хэлбэрээ гарган толдно. Kim Dong-ja дөрөвт ханы хамгийн үзий түвшнийг идэвхжүүлнэ. Тэрээр орон зай, цаг хугацааг удирдах Son Jinwoo-г түүний түүхийн хүрээнээс гарах гэж оролдоно. Хэдийгээр Jinwoo тулааны хувьд үнэлэхөө хүчтэй ч Kim Dong-ja стратеги болон зохиол удирдах чадвараараа түүнийг илүүрхэж эхэлнэ. Тэгэхээр хэн ялах вэ? Хэрв шууд хорт хүчний тулдаан байвал Son Jinwoo ялна. Гэтэ хэрв түүх, систем, зохиолын удирдлагатай оюун ухааны тулаан бол Kim Dong-ja ялна. Son Jinwoo бол үнэмлэхээ хүч. Kim Dong-ja бол орчлонгийн дүрмийг өөрчлөгч. Тэдний тулаан бол хүч ба ухааны төгс тулаан байх байсан. Ингээд өнөөдрийн манай сонирхолтой тулааны харьцуулт энэ үрээд өндөрлөж байна. Танд аль дүр нь илүү таалагддаг вэ? Таны бодлоор хэн ялж чадах байсан бол сэтгэл хэсэгт заавал бичээрэй. Хэрвээ танд ийм төрлийн сонирхолтой харьцуулт таалагддаг бол лайк дараад сувгтаа subscribe хийгээрэй. Дараа дахин уулзцгаая.